түүхтэй андуур хандлага байдаг. Гикүми Тоторогийн түүх, миний хөрш Тоторогийн түүх хоёр хоорондоо ямар ч холбоогүй гэдгийг хэл. За ямар ч бичлэг таалагдсан бол илүү үзхийг хүсэх юм бол лайк болон subscribe дараарай. Баяртай. За, урт хугацааны та дахин үзэж байгаатай баяртай байна. 4 сар бичлэг хийх өмөрлөө. Яагаад ийм урт хугацааны турш таг болчихоо гэвэл техник технологийн асуудал бас зарим хувийн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар бичлэг хийх боломжгүй болсон. Хамгийн гол нь яг хизээ бичлэг хийх боломж олдохыг мэдэхгүй байсан болохоор бүр ямар ч тийм чимээ энергүй тагчиг алгасан шүү. Энэ жил төгсгөө анги учраас ээш бэлтгэл өтргээд 4 сараас ч гэсэн яг баттай таг болж магадгүй гэдгийг эртгэлчээ. За тэгээ өнөөдрийн бичлэгээр бол зүгээр өөрөх амьд сэрүүнийг л дуулахыг хүссэн. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. За хатлаа. Анийн дээр одоо манай монголчуудын соёл, эдийн ондоо онцлогуудын талаар дурдгдсан, гарсан, мөн зарим монгол төрүүдийг багтаасан 10 тохиолдлыг оруулах болно. Монголчууд анийн дээр гарах нь бол тийм ч ховор тохиолдол биш бөгөөд цөөнгөл олгуудаа гарсан. Гэхдээ энэ бичлэг дээр болохоор хамгийн сайн мэдхээ юмуудыг түүж оруулсан шүү гэдгийг хэлье. このジョルノ・ジョバーナには夢がある。Арфт 2005 онд гарсан Наруто-гийн 2 дахь бүрийн хэмжээний киноны бараг л гол дүр гэж хэлж болохоор Тэмүүжин гэдэг дүр гардаг. Дүрийн үед багтаа хайдуу болон түүний дагалдарч нарт тосгоныхоо болоод эцэг эхээ алуулдаг ба энэ үйлийг хийсэн хайдуу гэдгийг мэдээгүй учраас бүрэн уртагтаж түүний доор үнчээр зүтгэж байгаа тийм дүр юм. Яг нь нэр болоод багтаа эцэг эхээ алдсан л адилхан болохоос ш миний бодлоор Чингис хаантай ямар ч холбоогүй түүний санаа аваагүй дүр гэж би л ойлгодог. Энэ кино филлер учраас Тэмүүжин гэх дүр нон кэнон буюу зохиолтойгоо холбоогүй дүр гэдгийг сануулъя. Оо, Тэмүүжин. Модоримашта ка. Just Terraformers 21-р зууны үед хүн төрөлхтөн ангар гарагийг колоничлохоор жомнуудыг илгээдэг ба харамсалтай нь үүнээс 600 жилийн дараа жомнууд мутацд орж хүнд 100% аюултай магаснууд вирустэйгч болдог. Үүний эсрэг вакцин бий болохын тулд тусгай бэлтгэгдсэн хүчнүүдийг илгээдэг ба тэдний нэг нь 49 ранглагддаг дорж бүхийн боргочин. Хэдий туслах дүр ч гэсэн сонирхолтой санагдсан. 8-т Даммачи. Нэлээд алдартай исекай юмуудын нэг. Кендангаас охин улгаалах нь буруу гэж үг буюу бидний хамгийн сайн мэдхээр Даммачи гэж товчилдаг энэ хүү анимны эхний бүлгийн 11-р анги дээр манай хэд Кендангийн аюулгүй давхарт буудалж байгаа нь харагдаг бөгөөд энэ буудалж байгаа газар нь яах аргагүй Монгол гэрээ санаа авсан байж болохгүй гэрүүд байдаг. 7-т слайм болж дахид ирсэн. Мөн л Монгол гэр Примуро темпостэй буюу гол дүр гоблин чоннуудыг нэгтгэж уран дарахчууд буюу дварфуудыг дагалдагчаа болгосныга дараа досгон бүтээхийн тулд барилга байгууламж барьж эхэлдэг. Эхэндээ барьж байсан гэрүүд нь Монгол гэртэй маш адилхан байсан гэдгийг 500 надаас харж байна. Магадгүй ислам дээр ч бас Монгол гэрээ санаа авсан байж болох юм. 6-т маги. Өмнөх хоёр тохиолдол дээр Монгол гэртэй төстэй гэрэл харагдсан болохоос яг Монгол гэр гэхэд хэцүү байсан бол маги их анимын 4-р ангиас эхлээд 2-3 ангийн турш тэр чигээрээ монголчуудыг харуулдаг ба үүнд монголчуудын соёл, монгол гэр, монголчуудын дайчны тулгаанч байдал тэр бүвэл туяа болон дорж гэсэн нэртэй 2 дүр хүртэл гарч ирдэг. Тэрээр Аладдиныг авардаг ба сүүлд нь Аладдин ч түнд хариу төсвөргдөг. Ерөнхийдөө гол дүрийн дотны найз болсон сайн далын дүрээр гардаг гэж ойлгож байна. 5-т Акамига гил. Акамига гилийг алдарны төрөөхөд хамгийн их нөлөөсөн дүр бол яах аргагүй бидний хайртай Стеф. Хэдий эсрэг талын дүр бөгөөд хэдэн мянган хүний хэрцгийгээр оруулсан харьс дүрч ч гэсэн өөрийн дүр төрх зам байдал гайхалтай хүчтэй тал нь маш олон хүмүүсийг түүний вайфу болоход нь чухал нөлөө үзүүлсэн гэж ойлгож байна. Харин Стеф энэ бичлэгт ямар хамаатай юм бэ гэвэл 14-р ангид түүний бага насны талаар харуулдаг бөгөөд Палтас гэх мангасуудыг агнадаг газар өссөн тухайгаа ярьдаг. Энэ тосгоныхны дайчин зан чанар, хүчрхэг дан байдал, соёл игээд Монгол гэрт амьдардаг нь энэ овгийнхныг мөн л эртний дайчин монголчуудаа санаа авсан гэдгийг харуулдаг. 4-т One Piece. One Piece-ийн гол зохиолтойгоо холбоогүй маш олон филлер анги, филлер арк,
бүрэн хэмжээний кинонууд байдаг гэдгийг та бүхэн мэдэх бах. Нэг том аркийн араас заавал нэг жижиг арк гардаг бөгөөд энэ арк нь филлер арк байдаг. Яг нь сүүлийн үед дуусах гэж байгаа учраас гол зохиолтой холбоотой филлер биш жижиг аркууд гарах болсон. Жишээ нь Риверигийн уулзалт гэх мэт. Харин энэ жижиг филлер аркуудын нэгэнд нь Монгол улсыг харуулдаг байна. Илүү наривчлбал томжид гэх үг нь нийгмийн итгэл ганцаараа үлдсэн монголчуудыг байнга нүүдэлтэйг ёссон шил. Томжид үгний нэг үгээ удаан хэлдэг нь уртын дуг. Монголчууд морийг ямар их дээдэлдэг вэ зэрэг соёлыг long ring long арлаар төлөөлөлөн харуулдаг. 3. Хинамару сумо. Монголчууд Япончуудыг дагцаар нь савсан зүйлсийн нэг нь яа харахгүй тэдний үндэсний бүх үеийн спорт буюу сумо билээ. Сумогийн хамгийн олон төрүүлсэн бүх нь Монгол бүх гэдгээс ахуулаад л олон жил сумог монголчууд эзэгсэнийг бид сайн мэднэ. Иймээс сумогийн тухай анимт монголчуудын лаг гарахгүй бол алдс болох байлгүй. Ямар ч тач Батмөнхийн Батбаяр буюу Гөгшүү зам Батбаяраас санаа авсан дүр гардаг. 2. Хар баадлар. Бүх цаг үеийн хамгийн алдартай аним цувралуудын нэг болох Хар баадлар анимын нэгэн хэсэгт сүйтэй цайны лар гардаг байна. Хэдий жижиг хэсэгч гэлээ бүр өөрөө сүйтэй цай гэж монголоор хэлдэг. Энэ нь үүнийг бусад анимнуудаас илүү онцгой болгосон. Миний түрүүн хэлсэнчлэн угийн алдартай аним учраас хэдэн жилийн өмнө Монгол аним группүүдээр энэ нэлээд шуугаад. ステツァイモンゴル風の岩塩入りミルクティーです。 Өөр зарим тохиолдлууд код хийсэн. Нэгдсэн улсуудын холбоонд Монгол улс багтлаа гэж цухас дурдаад өнгөрсөн. Кеничи Монгол хүчит бүхийн барилдаанчдыг хальт харуулдаг. Overlord мөн л Монгол гэр. Нэгт Кингэн Омага. Энд спойлер агуулсан шүү гэдгийг сануулъя. This is my Mongolian хүчит бүх. Тулаантай анимнууд дундаас миний л хамгийн дуртай анимнуудын нэг нь Кингэн Ашура. Үүний үргэлжлэл манга болох Кингэн Омогагийн 57 дугаар бүлэг дээр гардаг. Найдангийн мөнх багт гэх дүр надад нэлээд л дайггүй санагдаж байгаа. Анх Баки Кингэн Ашура хоёрыг л үзэж эхлэхдээ л Монгол бүхтэй холбоотой тулаанч гардгүй юм байх таа гэж гордож ийсэн. Хүсэл маань энэ үрээд биелсэн гэж хэлж болно. Дүрийн хувьд зүгээр л нэг байдаг. Өөр дүрийн хэд хүчтэйг харуулахын тулд зодуулж өгдөг тийм туслах дүр биш. Нэлээд хүчрхэг тулаанчаар дүрсэлсэн улам сонирхолтой. Нэрний хувьд зохиолч нь тодорхой мэдээлэл хийгээгүй ч гэсэн үзэгчид болон миний бие найданг нь болохоор Жуда бүхийн авраг найдангийн төвшин баяраас мөнх хотыг нь хүчит бүхийн 6 удаагийн авраг жигчдийн мөнх хотаа санаа авсан гэж таамагладаг. Харин найдангийн багш Жадамбын сумын азрыг мөн л Монгол бүхийн авраг одоогийн манай ядаргаанд орсон хотын дарга сумын азраас санаа авсан байх магадaltaй. Дүрийн товч түүхийг яривал найд нь 15 наснда Воромд орж сумын азрын доор бэлтгэгдэж 6 жилийн дараа өөрийн багшаа ганц дайралтаар ялсан. Мөн анимын гол дүрийг идэж ууж их хүч тавьсан маш хүчрхэг дүрээр гардаг учраас энийг бичлэгтээ оруулахгүй байж чадсангүй. За тэгээ өнөөдрийн бичлэгийн түрээ дууслаа. 4 сар завсарласан учраас эргэж ирэхдээ цоо шинээр ирэхийг хүсэж байна. Тийм учраас ганц анимч биш, ТV зураг, кино, зарим аимшиг кино, түүх, тоглоомнуудын талаарч гисэн мэдээлэл хийх зорилготой санаатай байгаа гэдгийг хэлье. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа, баяртай. Always do it on my own, so I gotta get through it. And the only thing I know is to love what I'm doing. Never give up, never slow, till I finally prove it. Never listen to the no.